За, ёс зүйн хорооны тайлан сонсож байна. Ёс зүйн код хийгээд бид бол энэ төрийн албыг илүү мэрэгшүүлэх зорилго тавиад ажиллаж байгаа нь үнэхээр одоо нүдэ болсон гэх юм уу зүв байгаамаа. Хамгийн гол нь манайхаа ингээд тодорхой асуудлыг ярихаар нэг тийм урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх гэдэг дээрээ гол анхаарлаа тавиад ёс зүйн зөрчилтөөгөө хэрхэн тэмцэх вэ гэдэг шууд утгаараа тэмцэл дээрээ ирнэ хойшоо суугаад идэв. Жишээлбэл одоо авилгын газар авилгаас урьдчилан сэргийлэх гээл ажил хийгээд байдаг. Яг авилгачаа очиж барьдаггүй. Тэгээ уг нь бол өнгөрсөн парламентын хийсэн их сайн зүйл бол энэ ёс зүйн асуудал дээр нь энэ ашиг сонирхлын зөрчлийн хуулиар их хурлын гишүүдийг, сайд нарыг казино тоглохыг хориглосон. Тендер хамаарал өгөх этгээд дээр тендер авахыг хориглосон. Гэтэл энэ хуулийн заалтуудын хэрэгжилт одоо хангахдахгүй байна. Тэгээ миний асуулт бол та бүхэн одоо гадаадын казино тоглож байгаа төрийн албан хаагчдын тухай мэдээллийг авж байгаа юу? Би одоо шулуухан л нэгдүгээр тэрийг асуумаар. Хоёрдугаар энэ цахим мөрөйтэй тоглоод байгаа хүмүүсийг одоо мөрөйтэй тоглоомноос холдуулах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг ийм санаачлага байна уу? Энэ чинь ерөөсөө цахим мөрөйтэй тоглоом бол Монгол төрийн гам шиг боллоо шүү дээ. Бүгдээрээ одоо хоорондоо ч тоглож идэг. Цахим мөрөйтэй тоглоомыг гадна дотны одоо сайтууд руу ороод бөөнөөр мөнгө алдаж идэг. Тэгээ энэ хоёр зүйл дээр онцгой анхаарах боломж болцооны тухай одоо дарга нар маань сэдвээ дарга одоо энэ дээр их тодорхой гаргалгаа гаргаж төрийн байгуулалтын байнгын ороотойгоо хамтарч тэмцэхгүй бол ингээд мөрөйтэй тоглоомонд живлээ. За үндэ бол одоо авилгалтай тэмцэх газар маань энэ мөрөйтэй тоглоомыг гадаадад казино тоглож байгаа төрийн өндөр албан тушаалтан төрийн албан хаагчдын тухай мэдээлэл авч гэнэ үгүй юу? Яг үндэ жирийн албан хаагчид бол гадаад очоо казино тоглох нь бол багслаа гэд элчин сайдын яамдууд их аятайхан юм хэлээд байгаа шүү дээ. Өмнө нь бол бөөнөр очоод 5 хоногийн сургалтын 4-д нь казино тоглодог байсан бол одоо ер нь сургалтыг 2 хоногт хийгээд харьдаг болсон шүү манайхан гэж хэлж байгаа. Хийх юм байхгүй. Яг сургалтандаа суугаад ингэ буцдаг болсон. Энэ бол их давуу тал. Гэтэл нөгөө талд нь энэ цахим гар утснаасаа мөрөйтэй тоглоод байдаг асуудал. Энэ асуудал дээр тодорхой шийдэл гаргаж өгөөч гэж асууж байна. Нэг. Хоёрдугаарт энэ архитан согтуурах гэдэг асуудал. Төрийн албанд. Зангиатай архичд. Тэгээ энэний тод илрэл болохоор аймагуд руу ордог гардаг дээр нэг юм цэнхэр дугаартай машинууд зогсож байгаад нэгээ үдэж гаргаж яана гэдэг архи задлаа зогсож байгаа нь илт ард түмэнд харагдаад байна. Тэгээ энэ балиар зуршлаас бид нар салахгүй юм. Тэгээ та бүхэн эдийн засгийн ёс зүйн код ярихдаа энэ гаргадаг ухтдгийг одоо болиулахгүй юм. Тэгээд тэнд очоод энэ нэг Монгол ёс гээд худлаа ярьцгаагаад Монгол хүн эзээ байтал нэгээ явуулахад нэг архи дарс гээл тийм байхгүй шүү дээ. Тэгээ бидний одоо сүүлийн олон жилийн тийм дадал болчиход байгаа энэ балиар юмнаас салах арга байна уу? Нэг ийм хоёр зүйлийг мөрөйтэй тоглоо За хариулт. За 5-8 микрофон амар төгсдөр. За ган төмөр гишүүний асуултанд хариулъя. Юуны өмнө архитан согтуурсантай холбоотой хуулийн заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл өгье. Тэгэхээр энэ ёс зүйн тухай хуулийн
8-2-8-д энэ бол ёс зүйн зөрчил юм а гэсэн байдлаар тодорхойлоод өгсөн учраас бид энэтэй холбоотой гарсан гомдол болон баримт мэдээллүүдийг бүгдийг хянан шийдвэрлэж хариуцлага тооцож байгаа. Тухайлбал өнгөрсөн онд 21 одоо ийм зөрчил бүртгэгдэж хариуцлага тооцсон ийм мэдээлэл гарч байна. Цаашдаа ч гэсэн албан томилтоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа албан хаагчдыг угтах, үдэх ийм үйл ажиллагааг архит дарстай зохион байгуулагч гэдэг юм уу томилтоор ажиллах үедээ архитан сектурсан үйл ажиллагаа нь ажил үүргээ хэрэгжүүлэхдээ энэ одоо зорилтыг зөрчиж байна гэж үзэх бүртгэл мэдээллийг хийж хэрэгжүүлж зөвлөн туслах гэдэг юм уу сургалтынхаа гол кейсүүдийг хийж ажиллана. За захим одоо юг мөрөтийн тоглоом, казино тоглож байгаа мэдээллийг гадаад улсаас авч байгаа өнөөдрийн тохиолдол яг ёс зүйн хорон дээр бол алга байна. Гадаад хэргийн яам болон дэд хороодод өгж байгаа мэдээлэл бол гадаад болон дотоод томилтоор үйл ажиллагаа явж байхдаа хуулиар хориглосон үйл ажиллагаа хэрвээ хийж байгаа бол мэдээлэл гомдол энэ одоо шалган шийдвэрлэх ийм үйл ажиллагааг хийх ёстой гэдэг ийм мэдээллүүдийг өгч ажиллаж байна. Одоогор бол яг бүртгэгдсэн энэ мэдээлэл албан ёсоор хуулиар одоо энэ мэдээллийг авах үүрэг гэдэг юм уу шууд ёс зүйн хороонд бол алга байна. Гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх явцад бол энийг бүртгэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Цаашдаа ер нь төрийн албан хаагч төрийн албаны үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ энэ бусад хуулиар хориглосон үйл ажиллагааг огт хийхгүй байх, таслан зогсоох гэдэг энэ зарчмын үйл ажиллагаануудыг холбогдох байгууллагууд хамтарч ажиллая гэж байгаа нь бол хяналтын механизмыг илүү нэгдсэн зарчмаар хэрэгжүүлэх ийм бололцоог бүрдүүлэх боломжийг бий болгож ажиллана гэсэн ийм зорилготой ажиллаж байна.